Сайн уу Библи? Есүсийг мэндэлсний дараа түүнийг орхиж явсан хүмүүс. Матай 2 дугаар бүлгийн 13-аас 18 дугаар ишлэл. Зүүн зүгээс ирсэн хүмүүсийн яриаг сонсоод Херод хаан Бэтлехемд байгаа 2 нас хүрээгүй бүх өвгүүдийг алах тушаал өгчээ. Үнэхээр аимшигтай хэрэг байсан. Гэхдээ Есүсийн эцэг эх болох Йосеф, Мария хоёр аль хэдийн нялх Есүсийг авч Бэтлехемээс явж Египт рүү зугтсан байлаа. Учир нь зүүдэнд нь тэнгэр илч үзэгдэн Херод хааны төлөвлөгөөг анхааруулсан юм. Үнэн дээр Йосеф, Мария хоёр тэнгэр илчтэй анх удаа уулзаж байсан нь зөвхөн энэ удаагийнх биш байв. Өмнө нь тэнгэр илч тэдэнд үзэгдэж Есүс мэдлэн мөн өөрийн ард түмнийг нүглээс нь аварч ирэх аврагч гэж хэлж байсан. Тэр үед Йосеф, Мария хоёр Бурхны хүү гэж үү? Бүх ард түмнийг аврах хүүхэд гэж үү? Бид энэ хүүхдийг яаж өсгөх вэ? Бид яаж амьдрах ёстой вэ? Гэж ихэд гайхан бодож байсан. Бяцхан Есүс төрж алс холын зүүн нутгаас танихгүй хүмүүс алт, гүгэл, мир барин ирэхэд тэдний сэтгэл баяр хөөрөөр дүүрэн байсан байх. Есүсээс болж өөрсдөд нь ийм их зовлон тохиолдно гэж огт төсөөлөөгүй биз. Гэвч тийм байсангүй. Йосефт 2 дахь удаага тэнгэр илч үзэгдэх тэр мөчөөс эхлэн тэдний төсөөлж байгаагүй үйл явдал өрнөжээ. Тэнгэр илч Йосефт Херод хаан хүүхдүүдийг алах гэж байгааг хэлээд алс холын Египт рүү явах хэрэгтэй гэж сануулжээ. Үүнийг сонсоод Йосеф, Мария хоёрын сэтгэл ямар байсан бол? Яах вэ? Хаан ийм жаахан хүүхдүүдийг үнэхээр алах гэж үү? Тийм хол явах хэрэгтэй гэж үү? Тэнд таних хүнч байхгүй, хилэн өөр, очих замч амаргүй баймаар юм аа. Түүнээс гадна Бурхны хүү төрчхөөд байхад бид ингэж зүхтаад амьдрах ёстой гэж үү? Хэн нэгэн ирж бидэнд туслах ёстой биш үү? Гэж бодсон болов уу? Шөнө олоход Есүсийн гэр бүл Бэтлехемээс гарч Египт рүү дөрвөн явжээ. Зам нь өнөө үе шиг амархан биш. Элсэн цөлтэй, төстэй, уудам газар нутгаар алхах хэрэгтэй байсан тул ямар их хэцүү байсан болоо. Тэр тусмаа шинхэн төрсөн няраг тэрвэрч явхад шүү дээ. Зүүн зүгээс ирсэн хүмүүсийн адил тэдний хөтлөх од гарч ирээсэ гэж хүссэн байх. Гэвч харанхуй шөнө гэрэлтүүлэгч үгүй замаар Есүсийн гэр бүл зөвхөн алхасаар л байлаа. Тэд зөвхөн Бурхны айлдсан үгэнд найдаж явсан юм. Египтэд очоод Херод тэднийг занал хийлхээ болсон ч өдөр бүр амар байгаагүй нь мэдээж. Харин цаг хугацаа өнгөрч Херод хаан нас баржээ. Тэгээд Бурхан Йосеф, Мария хоёрт одоо Израиль руу буцаж болно гэж хэлсэн юм. Ингээд Есүсийн гэр бүл Израиль буцаж ирээд Назар хэмээх хотод амьдарсан гэдэг. Тэд үргэлж Бурхны үгийг даган зарим үед нүүж явж, зарим үед тогтнож амьдарч байлаа. Есүс мэндэлсэн агуу баяртай хамт тэдний амьдралд том бэрхшээлүүд эхэлсэн ч Бурхны үг үргэлж тэднийг хамгаалж, замчилж байв. Хүүхдүүдээ, бидэнд ч бас баярт Христ мэндэлсний баяр хаяанд ирлээ. Гэхдээ ийм баярт өдөрч гисэн дэлхий дээр дайн, зовлон бэрхшээл, байсаар бидэнд ч амаргүй зүйл тохиолддог. Тиймээс өнөөдрийн энэ түүхийг сайн санаж яваарай. Хэцүү нөхцөлд байсан Есүсийн гэр бүлийг хамгаалж, хөтөлж байсан зүйл юу байв? Мөн өнөөдөр биднийг ч хамгаалж, замчилж байдаг зүйл юу вэ гэдгийг бодоорой.